Өмнөх 2 дугаар бүлэгтэр Шилмох хүний амьдралын баяр хөөр хийж бүтээснээ хараад бахархах сэтгэл, тав тухтай амьдрал дэх амар тайван зөвхөн ертөнцийн эзнээс л ирдэг. Ертөнцийн эзэнгүүгээр ямар ч ойлгомжгүй, утга учиргүй гэдгийг тодорхойлон харуулсан бол одоо үзэх бүлэг дээр тэрээр цаг хугацааны тухай ойлголтыг сөхөж гаргаж ирсэн. Наран доор хүний амьдрал гэдэг юу ч хийсэн бай цаг хугацаанд захирагддаг болохыг судалсан. Гэхдээ яагаад цаг хугацаа ийм чухал юм бэ гэдгийг тэрээр тодорхойлсон байна. Цаг хугацааг бид зогсоож чаддаггүй, бас ухрааж хурсгаж чаддаггүй мөртлөө тэр цаг хугацааны дотор бидний амьдрал, хайр, дурсамж, сэтгэл хөдлөл хийж бүтээж байгаа бүхэн хамрагддаг. Бид хинч бай ихэн хөвлөд бүрлдсэн цагаасаа эхлээд энэ цаг хугацаанд захирагдаж амьдарч эхэлдэг. Шилмох хүний амьдралыг цаг хугацааны хүрээнд авч амьдралын үйл явдлууд нь давтагддаг бөгөөд цаг хугацаагүйгээр ямар ч утгагүй мэтэр гараж ирсэн байдаг. Ингээд 3 дугаар бүлгээс уншия. Наранд орох бүх үйл явдал нь тогтоосон цаг хугацаатай ажээ. Наранд орох бүх үйл явдал нь ертөнцийн эзний тогтоосон цаг хугацаанд л өрнөдөг. Тэгвэл энэ цаг хугацаа хизээ эхэлсэн юм бэ? Эхлэл ном нь эхлэхдээ ертөнцийн эзэн эхлээд тэнгэр огторгой болон газар дэлхийг бүтээжээ гэж эхэлдэг. Еврей хэл дээрх Берешит гэдэг үг нь бүх бүтээл ертөнцийн эзнээс эхэлсэн гэсэн утгатай. Тэгэхээр яг тэр үед орчлын ертөнцийг бүтээх тэр үед бас цаг хугацаа эхэлсэн. Тэгвэл цаг хугацаанд хизээ төгсгөл болох вэ? Бид үүнийг Үзэгдэл номын 10, 21-р бүлгүүдээс харж болтгоо. За ингээд цааш нь үргэлжлүүлье. Төр хийгээд өөхөх цаг, тарих хийгээд хураах цаг, алах хийгээд эдгээх цаг, нураах хийгээд босгох цаг, уйлах хийгээд инээх цаг, гашуудах хийгээд зингэх цаг, янаглах хийгээд болох цаг, ойртох хийгээд холдох цаг, ирлээ эхлэх хийгээд зогсоох цаг, хураах хийгээд хаях цаг, дээл хувцаа урж гашуудах хийгээд сэлбэж ойх цаг, амаа хамхих хийгээд нээх цаг, хайрлах хийгээд хорсох цаг, дайтах хийгээд наримдах цаг. Энэ Шилмох зөвхөн хэдэн үйл явдлыг нэрлээд байгаа юм биш, харин хүн амьдралдаа туулж өнгөрүүлэх 14 эсрэг тэсрэг үйл явдлыг яруу найргийн аргаар зөвлөхтэй жишээлх юм бол төрөх хийгээд өөхөх цаг гэдэг нь зөвхөн төрөх өөхөх тухай огт биш, харин хүн төрсэн цагаасаа эхлүүлээд нас барах хүртэл амьдралын үйл явц тэр чигээрээ. Уйлах хийгээд инээх цаг гэдэг нь болохоор хүний сэтгэл хөдлөлүүд, дайтах хийгээд найрамдах цаг гэдэг нь ямар нэг улс орны түүхэн үйл явц, түүхэн үйл явдал гэх мэт. Ингэж эсрэг тэсрэг үйл явдлыг хураангуйлан яруу найргийн аргаар гаргаж ирэхийг мэризм гинэ. Ингээд Шилмох иймээс хүн хичнээн хөлсөө урсган зүтгэвч ямар ашиг байна гэж асуудаг. Хүн амьдралынхаа турш цаг мөч бүрийг үр дүнтэй амьдрах гэж хичнээн мэрийж хичээж амьдравч эцэст нь ямар ч ашиггүй мэт санагдана. Гэтэ Шилмох асуусан асуултанд их сонирхол татсан хариу гаргаж ирдэг. ертөнцийн эзэн хүн төрлөختөнд ямар үүрэг хариуцлага хүлээлгээ өгснийг би бас харлаа. Тэрээр бүхнийг цаг цагтанд товлон бүтээж улмаар мөнхийн хязгааргүйлүү эцэс төгсгөлгүйгээр тэмүүлэх хүслийг хүнд өгсөн боловч орчлон ертөнц эхлэхээс аваад төгсгөлийг нь хүртэл ертөнцийн эзэн юу төлөвлөж юу хийдгийг нь ойлгох чадвар хүн төрлөختөнд байхгүй аж. Бидний хувьд утгагүй мэт амьдралын үйл явдал цаг мөчүүдийг ертөнцийн эзэн өөрөө хамгийн сайнаар бэлтгэж зөв цаг үед нь тогтоож өгсөн бөгөөд эдгээрийг ойлгож ухаарах, таньж мэдэх, тэр юр бүсийн хязгааргүй төгс зүйлсийг нь хүсэн тэмүүлж ирж хайх дуудлагыг тэрээр бидэнд өгсөн бахан. Харамсалтай нь бид энэ наранд орох бүх юмс руу анхаарлаа төвлөрүүлэн ертөнцийн эзэнтэйгээ ойр дотн харилцаа холбоотой байж чаддгүйгээсээ болоод энэ бүхнийг ойлгож ухаардаггүй. Иймээс амьдралын утга учир нь бидний амьдралд болж байгаа үйл явдлуудаас биш, харин ертөнцийн эзэнтэй харилцаа холбоотой байхаас эхэлнэ. Цаг хугацаа эхэлсэн бол нэг өдөр бас дуусна. Тиймээс та зөвхөн цаг хугацаанд дотор амьдраад байна уу, эсвэл тэр мөнхийн дуудлага дотор амьдарч байна уу? Туршдаа баяр баясгалантай сэтгэл хангалуун байхаас дээр хүнд байхгүй болохыг би мэднэ. Хүн хооллож унтлан хийсэн ажилдаа сэтгэл хангалуун байх чадвар нь ертөнцийн эзний өгсөн бэлэг болоо. Тэгэхээр хүн өөрөө өөрийнхөө хүчээр амьдралыг зохицуулж амьдрахынхаа оронд ертөнцийн эзний хүслийн дагуу зөв амьдрахаас баяр баясгалан сэтгэл хангалуун байдал ирдэг. ертөнцийн эзний хийсэн бүхэн үеийн үед үлдэн хоцрохажээ. Түүний хийсэн бүхэн дээр хүн юу ч нэмж чадахгүй. Үүнээс үзвэл хүн гихч нь ертөнцийн эзнийг хүндэтгэн үзэж түүнээс эмээн сүртгэс өөр аргагүй ажээ. Хүн төрлөختөн бидний амьдралыг захирч байдаг
цаг хугацааг зөвхөн ертөнцийн эзэн л захирдаг. Иймээс бид амьдралынхаа турш хийж байгаа бүхнээрээ түүнийг хүндтгэн, түүнд итгэж найдан таалагдахаар амьдрах нь чухал. Одоо байгаа үйл юмс нь урд болоод өнгөрсөн байдаг. Хожим болох шин юмс нь урд байсан зүйл байдаг. Цаг хугацаа таныг өдөртөн залах гэж бүтээгдэггүй, харин та цаг хугацаагаар дамжуулан ертөнцийн эзнийг ирж хайж түүнтэй уулзруулахаар бүтээгдсэн юм. Бүхнийг эхлүүлсэн ертөнцийн эзэн минь таны дуудлагыг анхааран сонсч таны төлөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлэхэд минь туслаач. Төр зүрийнх биш, харин таны мөнхийн дуудлагыг эрэлхийлж байх зүрх сэтгэлийг бидэнд өгөөч. Амьдралыг минь барьж басгаж таны дагуулах замаар алхаж явахад минь туслаач. Амен.